Сайхан сэтгэлд энэ гэр бүлийнх 2 хүүхэдтэй. Гэхдээ тэд 24 амьдардаг өнөр өтгөн гэр бүл юм а. Саранбаатар руугаа өөрийнхөө эхнэр хүүхдээс гадна 20 гаруй хүний амьдралыг авч яваа ирэх юм. За хувиас анх асарга хийгээ явж ирлээ. Сонгой архан дурга 11-р хорооны нийгмийн ажилд манад хандж ирсэн. Одоо нэг ганцгүй хөгшин байна. Та бүхэн авч туслаач гэд. Тэгээ анх нэг хөгшин авчихсан. Тэгээд нөгөө цааш та хорооны нөгөө нийгмийн ажилтан 31-1-ээс сонсоод манад ингээ хандаад тэгээ явж ирсэн нь ерөөсөө маш олон байгаа юм байна. Энэ улсуудад туслах нь зүйтэй юм байна гэж бодоод нөгөө хувийн бизнес гэж хийх гэж байсан юугаа болсон л та. Тэгээд ерөөсөө асрамжийн газар байгуулга энэ улсуудтайгаа нэгэн гэр бүл болж сайхан гэж явъя гэсэн зорилго тавиал тэгэл одоо ингээд энэ улсуудтай нийлээ 1 жил болж байна да. Сардаа бол нэг 5-6 сая төгрөг битээр одоо хоёлаа ажил хийдэг. Гадуур одоо эмчилгээ ер нь бүхэл хийх таксин ч явах байж шүү дээ. Таксин авч хүртэл мөнгө олно. Тэгэл хоёлаа ямарсан нэг 5-6 сая төгрөг олдъё. Тэгэл тэрэн дээр л орчин тогтноод энэ усууд маань бас нэг өөр нэгсэн бас нэг группийн мөнгө гэж авдаг. Тэгэл дэмдэмэндээ аль альныхаа дэмдэмэнд тэгэл болж байна да. Саранбаатарын эхнэр болроо хүний хэмж мэрэгжилтэй болохоор асрамжийн газрынхаа өндөр настан хөгжлийн бэрхшээлт иргэдийн эрүүл мэндэд үргэлж санаа тавьдаг. Би хүний хэмж мэрэгжилтэй 1997 онд Дангаах ухааны их сургуулийг хүний хэмж мэрэгчлэр төгссөн. Тэгээд их барах эмэгтэйчүүдийн хэмж мэрэгчлээ дэвшлүүлээд тэр мэрэгчлэр ажиллаж байсан. Тэгээ манай гэр бүлийн хүн 2015 онд анхны хөгжлийн бэрхшээлт иргэдийн юм асаргааны байгууллага асрамжийн газар байгуулад тэгэл энэ үйл ажиллагаанд дэмжлэг болох гээд ажилласаа гараад оролцож байгаа юм да. Ер нь л юу яадаг штэ энэ хүмүүсээ гэр бүлээ гэж бодож байсан болохоос ш тэ энэ хүмүүст ямар нэгэн сайн санааны ажил хийж гин гэж огт бодож байгаагүй тэ зүгээр бид нэр гэр бүлээрээ л хамтдаа амьдарч байна л гэж бодож байсан. Угаасаа эн чинь нэг ингэж бөөндөө ингээл палкэл бид нар ийм 24 тавлаа болчоогүй тэ бид нар ингээл энд нэг орон гэргүй хүн байна гэл нэгийг аваад дахиад энд нэг харж хандхангүй хүн байна гэл нэгийг аваад ингэж явсаар байгаа л нөгөө хүмүүс маань 24 тавд хүрсэн болохоор тэр явцад чинь бид нар зүгээр л нэг гэр бүл болсон байхгүй. Тэрнээс яг ерөөсөө юм буйны ажил хий энийг хөгжлийн бэрхшээлтэй 24 хүний аваад асрамжийн газар байгуулчих гэж бол эхлэегүй те. Зүгээр л манай гэр бүлд хэлсээр байгаа л юм болчиход байгаа юм. Өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг болохоор өдөрт 1-2 хүн байнга өвддөг. Тэднийхээ памперсыг солих, хоолыг нь хийж өгөх, асарч тойлох гэд тэдний ажил мундахгүй. Гэсэн ч тэд энэ ажлаа үнэхээр баяр хөөртөө чин сэтгэлээсээ хийдэг юм билээ. Би бол яг л одоо энэ дээр ажиллахгүй. Би одоо ингээл 2 өдөр гараад тэгэл одоо нэг ээлжинд гарахгүй нэг хэд хонох юм бол те энийг одоо тэр маань яаж байгаа энэ маань яаж байгаа те тэгэл нэг бол одоо тэр маань би энэ өвдөжсэн яаж байгаа л гэх юм уу те тиймэрхүү юм бодчихл ажилдаг. А яг хүний сэтгэл яг гэртээ байгаа юм шиг л би бол яг аав ээжтэй аав минь имжлэг өнгөрсөн л та тэгэл яг тиймэрхүү хэмжээний хүмүүстэй ажилдаг. А энд бол тэгж хүн айгаад нах тийм хүн байхгүй. Дандаа л хөрх амьд өөрсдийн нэг хүншлийн бэрхшээлтэй ч юм уу те юу яасан л тийм хүмүүс л идэв. Түүнээс энд бол тэгж нэг айж ичээ тэгээд ахын байхгүй. Өөрсдийнхээ хүний сэтгэл тэргээр л их чинь ажилдаг. Одоо энд ажиллаад 2 жил гарна л болж байна. Саранбаатарын түрээсийн байрандаа л ихэд сард сая 800 мянган төгрөг өгдөг. Тиймээс тэд өөрсдийн гэсэн байшинтай болох хүсэлтэй юм байна. Сайхан сэтгэл Монгол хүн таач бас энэ гэр бүлд сэтгэлийн дэм хайрлаараа хүний сэтгэл багддаггүй шүү дээ. Light News мэдээллээ.